Өнөөдөр дэлхийн ертөнц аж үйлдвэрлэл, нийгэм, соёл, эдийн засаг зэргээр тэргүүлдэг улс орнуудыг өндөр хөгжилтэй хөгжингүй орнууд хэмээн нэрийддэг. Харин Монгол улстай адил жижиг орнууд эсвэл эдийн засаг улс төрийн тогтворгүй сул техник технологийн харьцангуй муу өгсөн орнуудыг хөгжиж буй улс орнууд хэмээн нэрлэдэг. Тэгвэл сүүлийн 30-аас 40 жилийн дотор нэгэн цагт хөгжиж буй хэмээн тодтголтой байсан бүгд найрамдах хятад ард улс өсрөнгөө хөгжиж, өдгөө үйлдвэрлэл, экспорт, уул уурхай, дэд үтц, барилга байгууламж, техник технологи, шинжлэх ухааны зэрэг салбаруудад хятад улс дэлхийн нийтийг тэргүүлж эхлэв. Бүр зарим нэг үзүүлэлтээр хятад нь аль хэдийн дэлхийн супер гүрэн болох Америк нэгдсэн улсыг ардаа орхиж бүхлбүтэн 100 дамгаалсан Америк нэгдсэн улсын тэргүүллийг идэвхтэй сулруулсаар байна. Тийм болохоор өнөөдөр бичлэгээр манай урд хүрш болох бүгд найрамдах хятад ард улс хэрхэн дэлхийн нийтэд өөрийнхөө ноёрхлоо тогтоож байдлаар болон 21-р зуун хятадын 90 болох уу гэсэн асуултын хариу өгөхөөр шийдлээ. Ингээд бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дараад маасгүй дэмжээрэй. Хятадын их ноёрхлыг ярьж эхлэхийн өмнө юун түрүүнд хятад улс хэрхэн өсрөнгөө гэсэн талаарх товч түүхийг дурдах хэрэгтэй байлээ. Бидний өнөөгийн мэдих бүгд найрамдах хятад ард улс нь 1927 оноос эхлэн 22 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны төгсгөлд 1949 онд байгуулагдажээ. Тухайн үед Гоминдааны тэргүүлдэг байсан үндэсний засгийн газар Маогийн тэргүүлдэг коммунист хүчинд буд цогогдож өнөөгийн Тайвань арал руу зугтааж гарснаар бүгд найрамдах хятад ард улсын сүр тавигдсан байлээ. Энэхүү хятад улс нь 1949 оны 10 сарын 1-нд албан ёсоор байгуулагдахад тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улс нь хятадын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч 10 сарын 16-нд дипломат харьцаа тогтоож исэн байна. Тиймээс 1950-ад оноос эхлэн Маогийн удирдсан бүгд найрамдах хятад ард улс нь богино хугацаанд коммунизм байгуулах зорилгоор хамтрал байгуулж зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар хүнд аж үйлдвэртэй болсон ч 1958 оноос 1962 оны хооронд явуулсан их үсрэлтийн бодлого ба 1966 оноос 1976 оны хооронд явуулсан соёлын хувьсгалын үүднээс үүдэн эдийн засгийн уналтанд орон араас нь өсөгдөн ядууралд өртснөөр 45-аас 70 сая гаруй хүн амнасаа алдаж хятад улс хүндхэн цаг үеийг туулжээ. Ингэж явсаар 1976 онд хятад улсыг үндэслэгч Мао Цзэдуныг нас барсны дараагаар хятадын коммунист нам дотор эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл өрнөсөөр 1978 онд орчин цагийн хятадыг үндэслэгч Дэн Сяопин хятадын удирдлагыг гартаа авчээ. Дэн Сяопин аль 1927 оноос эхлэн хятадын коммунист намд үнэхээр зүтгэсэн боловч соёлын хувьсгалын үеэр албан тушаалаасаа зайлуулагдсан байдаг. Гэсэн ч тэрээр Маогийн үхлийн дараагаар эргэн улс төрд гарч ирээд 1978 оны хятадын коммунист намын 3 дугаар бүг турлаар бүгд найрамдах хятад ард улсын дарга болжээ. Иймээс Дэн Сяопин Маогийн соёлын хувьсгалыг зогсоож оронд нь шинжил ба нээлтийн бодлогыг хэрэгжүүлж гисэн байдаг. Ингээд Дэн Сяопины эрен үед хятадын нэгэн цагт дайсан байсан өрөндийн хөрөнгөтөн болох Америк нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоосноор өнөөгийн хөгжлийн урд авчээ. Учир нь тухайн үед хятад ба зөвлөлт холбоот улсын үзэл сурталын улмаас хоорондоо зөрчилдөж дайны байдалтай байв. Хэрв та хэд мэдэх бол 1967 онд зөвлөлт хятадын харилцаа хүүтэрснээс үүдэж Монгол улсад зөвлөлтийн 39 дугаар арим орж ирсэн байдаг шүү дээ. Тиймээс Америк нэгдсэн улстай албан ёсоор харилцаа тогтоосны дараагаар Хятадаас Америк руу асар их хөрөнгө оруулалт хийгдэж томоохон худалдааны түншүүд болсон байдаг. Яагаад гэвэл 1980-ад оны ихэнх үед Хятадд ажил хүчний зардал асар бага байсан бөгөөд Америкчууд Хятад руу үйлдвэрлэлээ айжмаар шилжүүлжээ. Дээрээс нь Америк нэгдсэн улсын хувьд Хятад нь 1 тэрбум гаруй хүн амтай асар том зах зээл байсан бөгөөд Америкийн корпорациуд дан ганц үйлдвэрлэлээ хийх бус Хятадын зах зээл өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулахар зорьсон байдаг. Иймээс Дэн Сяопины удирдлагын доор Хятад улс социалист нийгмийн хадгалсан ч илүү зах зээлийн элементүүдийг нэвтрүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татчихжээ. Дээрээс нь өөрийн хямд өртөгтэй ажиллах хүчнээр дамжуулан дотоодын үйлдвэрлэл, экспорт зэрэг нэмэгдүүлэн айжмаар дэлхийн үйлдвэр болж хувирсан байдаг. Үүнийг дагаад хятадын дэд үтсийн хөгжиж гисэн хурдтай нэмэгдэж шинээр автозам, төмөр зам, нисэх худал, метро, эрчим хүчний дэд бүтцүүдтэй болжээ. Үүний зэрэгцээ 1990-ад оноос хятадч технологи ба инновацийн салбартаа анхаарал хандуулснаар өнөөгийн Huawei, Tencent, Alibaba, BYD зэрэг компаниуд бий болсон байдаг. Ингээд 2001 онд бүгд найрамдах хятад ард улсын дэлхийн худалдааны байгууллагад элснээр дэлхийн худалдааны системд бүрэн орж, экспорт өсч, валютын нөөц нь асар ихээр хоримтлагдаж өнөөгийн хөгжлийн эрен үедээ очсон байдаг. Хятад улс нь өдгөө дэлхийн олон салбарт тэргүүлэгчийн байр суурийг хэдийн эзэлжээ. 2025 оны байдлаар хятадын ухаалаг гар утас, компьютер, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоглоом авс, тавилга, барилгын материал зэргийг хамгийн ихээр үйлдвэрлэж дэлхийд дахинд экспортлдог. Нэгэн цагт гадаадын брендийг голчлон үйлдвэрлэдэг байсан хятад улс өдгөө өөрсдийн брендийг хөгжүүлснээр хятадын Huawei, Tencent, Alibaba зэрэг топ 100 аж ахуй нэгжүүдийн үнэлгээ нь аль хэдийн 868 тэрбум Америк долларт хүрчээ. Үүний зэрэгцээ хятадын дэлхийд тэргүүлж буй өөр нэг салбар бол уул уурхай юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтэд газрын хор элементүүдийн эрэлт хэрэгцээ асар ихээр өссөн. Учир нь газрын хор элементийг ашиглан дэлхийн улс орнууд өндөр технологийн хагас дамжуулагч, онгоц, электроникийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар хятад улс дэлхийн газрын хор элементийн нийлүүлэлтийн
эргэлтийн 60-70%-ийг хангадаг болж байна. Хятадын газрын ховор элементийн хамгийн том орд нь Өвөр Монголын Баян овоо орд бөгөөд Монгол ч гэсэн Ховд аймгийн Халзан бүрэгттэй Баян овоотой дүүцэхүүц том газрын ховор элементийн орд байдаг. Үүнээс гадна Хятад улс нь дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч мөн хэрэглэгч ор юм аа. Хятадын эрчим хүчний голлогыг үүсвэр нь одоо хүртэл нүүрс хэвээр байгаа бөгөөд дотооддоо нүүрс олборлохоос гадна Монгол, Австрали болон янз бүрийн улсуудаас их хэмжээгээр нүүрс импортлж авдаг үлээ. Дээрээс нь Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар нь томоохон байр суурийг эзэлж өдгөө дэлхийд дахин салхины цахилгаан станцын үйлдвэр, суйрлуул, технологи болон нарны хавтангийн үйлдвэрлэл, гэрэл, батарей зэрэг бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлсээр байна. Үүнтэй зэрэгцээд Хятад улс нь өдгөө дэлхийн хамгийн том худалдааны болон төмөр замын сүлжээг өргөжүүлж урт нь аль хэдийн 40 мянган км-ийг давж. Мөн Alibaba, JD.com зэрэг нь e-commerce-ийн зах зээлийн хэмжээгээр дэлхийд номер 1 байр суурийг эзэлж дотоодын финтех болон WeChat Pay, Alipay зэрэг нь хамгийн өргөн хэрэглээтэй болсон байна. Хятадын Huawei, Xiaomi, Oppo, Vivo зэрэг брендийн ухаалаг утаснууд нь сүүлийн жилүүдэд Apple, Samsung зэрэг ухаалаг утаснуудын брэндүүдтэй шууд өрсөлдөж зах зээлийн хүрээгээ улам дэлсээр байна. Үүн дээр Хятадын хиймэл оюун ухааны салбар ч гэсэн өндөр хөгжиж, царай танилт, big data зэргийг ашиглалт нь аль хэдийн өндөр түвшинд хүрч хөгжижээ. Цахилгаан автомашины салбарт ч Хятад улс сүүлийн 5 жилийн дотор BYD, NIO зэрэг брэндүүдээр Tesla-гийн зах зээлийг булааж, Европт аль хэдийн цахилгаан машины зах зээлийг дэрвүүлэх болжээ. Хятадын хөрөнгийн зах зээл ч гэсэн сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын араас дэлхийн 2 дахь том хөрөнгийн зах зээл болсон байдаг. Шинжлэх ухаан, сансар судлалын салбарт Хятад улс аль хэдийн Америк нэгдсэн улсын GPS-тэй өрсөлдөж Beidou системийг ашиглаж байгаа бөгөөд аль хэдийн дэлхийн тойрог замд өөрийн гэсэн бие даасан сансрын станцтай болж сар болон ангараг гаригууд руу судалгаа шинжилгээний төхөөрөмжүүдэд илгээсээр байна. Гэсэн ч энэ нь Хятад улс төгс төгөлдөр орно гэсэн үг биш юм аа. Сүүлийн 5 жилийн дотор Хятад улс өөрийн гэсэн томоохон хямралуутай нүүр тулсаар байна. Жишээлбэл Хятадын дотоодын үйл хөдлөл хөрөнгийн хямралаас үүдэж 1980-аас 2010 оныг дуустал 2 оронтой байсан эдийн засгийн өсөлт нь удаашрж өнөөдрийн байдлаар 5% төржээ. Хятадын Evergrande, Country Garden зэрэг үйл хөдлөл хөрөнгийн авраг компаниуд нь ихээхэн алдагдалд орж дампуурлын ирмэгт хүрснээр Evergrande нь 300 гаруй тэрбум долларын өрөнд орж Хятадд эзэнгүй барилга байшингууд сүндэрлэн үлджээ. Уг хямралаас үүдэж Хятадын дотоодын эдийн засаг нь удаашрсан бөгөөд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 25-аас 30% эдийн засаг томоохон салбар нь уналтанд ороод байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятадд 16-аас 24 насны залуучуудын дунд ажилгүйдэл гаршиж 20% төрсөн бөгөөд залуус нь огт ажил хийх хүсэлгүй болсны улмаас Хятадын хөдөлмөрийн зах зээл нь ч гэсэн хямралд оржээ. Мөн Хятадын засгийн газрын өрийн хэмжээ нь сүүлийн жилүүдэд асар хурдтай нэмэгдэж 18-аас 19 их 80 долларын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин давсан буюу ойролцоогоор 55-аас 60 их 80 Америк долларын өртөө болж. Үүний ихэнх нь уналтанд орсон үйл хөдлөх салбартай холбоотой ажээ. Дээрээс нь хурдтай хөгшөрч буй хүн ам, төрөлт бага байдал болон хүүсийн ялгаа зэргээс үүдээд Хятадд 2060 гэхэд ажил хүчний хомсдолд ойрхон ирж. Үүнтэй зэрэгцээд Хятадын хүн амд баян ядуугийн ялгаа улам их болж байгаа бөгөөд байгаль орчны хувьд агаарын бохирдол Хятадын томоохон асуудлуудын нэг болж байна. Хятадын хойд хэсэгт томоохон усны хомсдол үүсэж байгаа ажээ. Үүн дэлхийн дахины геополитикийн зөрчлөөс үүдэж Хятад нь сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улстай худалдааны дан явуулж технологийн хоригт өртөж дэлхийн хагас дамжуулагчийн зах зээл дээр ширүүхэн өрсөлдөөнийг явуулсаар байна. Бас Тайваны арлын асуудал ч гэсэн Хятадын гол зорилт болж хөрш, Филиппин, Индонез, Вьетнам, Малайз зэрэг улсуудтай өмнөд Хятадны тэнгисийн газар нутгийн маргаанд дэгдээсээр л байгаа. Тэгэхээр бичлэгээ төгсөлд гол асуултын хариултыг өгье. Хятад улс хэдийгээр өнөө цагт дэлхийн томоохон салбарт тэргүүлж байгаа ч гэсэн хараахан дэлхийг захирах хэмжээнд тулж очиагүй байна. Учир нь олон улсын цөргөлдөөн, геополитик зэрэг гадаад шалтгаан ба дотоодын эдийн засаг улс төрийн савлгаатай байдал зэргээс үүдэж сүүлийн хэдэн жилийн турш Хятад улсын өсөлт саарлтанд оржээ. Гэсэн ч энэ Хятад дэлхийд ноёрхлоо тогтоох боломжгүй гэсэн үг биш бөгөөд Америкийн тэргүүлдэг нэг төлт ертөнцийн эсрэг Хятад улс тэмцэж байгаа цагт Хятадын дэлхийг иргэшээх санаархал нь хэвээр байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Ингээд дараагийн дугаараар илүү сонирхолтой сэдвээр орохтол та бүхэн subscribe дараад хүлээж аваарай.